За сайн байцгаана уу. Өнөөдөр бас та нартай нэг лайв хийгээд бас нэг сүүлийн үед бол яалтчгүй бас манай монголчуудын дунд одоо эрчүүдийн дунд ер нь бүх хүмүүсийн дунд л та нэг тийм сэтгэл зов бас нэг асуудлыг бол бас ярих гэж бодоод ингээд лайв эхлүүлж байна. За тэгээ ямар асуудал байна гэхээр сүүлийн үед бол одоо манай монголчуудын дотор одоо ингээд эрчүүдийн хувьд бол маш их одоо амиа орлож байна. Ялангуяа бидний ч нөгөө социализмын үед байж хахад энэ барууны оронд бол маш их олон хүн амиа орлдог. Яста ямар муухай нийгэм бэ л гэд бид нар ярьж исэн. Одоо Японд чинь дэлхийд дээр амиа орлолтоор одоо тэргүүлдэг гэд бид нар сонсч ирсэн. Тэгэл одоо энэ сайхан амьдралаас яагаад одоо ингэж амиа орлож байгаа юм бэ гэд хүмүүс ярьдаг штэ. Тэгэхэд сүүлийн үеийн судалгаагаар бол одоо манай Монгол эрчүүд бол маш их амиа орлож байна. Тэгээ ялангуяа одоо энэ тал дээр би ямар мэдээлэл авсан бэ гэхээр манай одоо эрэгтэйчүүдийн холбоо гэж одоо холбооны байгууллага байдаг. Тэр холбооны хувьд бол одоо манай Ариун Баяр гэдэг эмч байдаг штэ. Мандаг одоо эрэгтэйчүүдийн эмч. Тэгэхэд ингээд янз янзын асуудлаас болж одоо ингээд сэтгэл зүйн шоконд ордог. Янз янзын одоо депресс, стресст ордог. Тэгээ энэний бас шалтгаан бас юу байдаг гэхээр хүний хувьд одоо ингээд бага залуу насндаа ч юм уу хүүхэд насндаа авсан. Мөн насан туршсан хойно ч гэсэн одоо найз нөхдүүдийнхаа ингээ хүрээнд байжгаад сэтгэл зүйн одоо шарх авдаг гинэ. Тэгээ янз янзын одоо сэтгэл зүйн шарх авдаг. Одоо манайхан бол трам гэж яриад байгаа шүү дээ. Трам гэдэг сэтгэл зүйн том шарх цохилт гэж одоо ярьдаг. Тэгэхэд энэ цохилтыг ерөнхийдөө манайхан бол ер нь монголчууд бол ер нь бас нэг ойлгодгүй шүү дээ. За тэгж байгаа л гайгүй болчихвол үдээ одоо юун сүртэй ингээл ярьдаг. Гэтэл энийг бол ер нь одоо бид нар бол яаралтай наа нэмчид бол үзүүлж явах хэрэгтэй юм байлээ. За ялангуяа миний үеийн одоо 70-80 оны нөхдүүдийн хувьд бол бид нар чинь бас нэлээ юу байлаа шүү дээ. Одоо нийгмийн социалист нийгмийн үед чинь бол нэлээ тэр багадаа бол бид нар чинь нэг тийм багш нартай бол задуулж өссөн шүү дээ. Бид нар чинь өөрсдөө маш их юм дөрсгүй байсан бидний үед чинь охтуудын гизгнээс нь татдаг, бодаагаар үлээдэг, ингээл янз янзын байдлаар ингээл шуугдаг, ингээл алдаа дутагдал гаргадаг. Нэр дуу байна уу манайхан хэлээрээ дуу бас тасалтай байдаг шүү. Тэгээ ингээ бага насндаа бидний хувьд одоо ингээд бас задуулж өссөн. Ер нь бол багш нартай. Гэхдээ нэг юунд байна гэхээр задуулж өссөний буруу бол одоо байгаагүй гэж ярьдаг. Зарим тохиолдолд бол одоо ингээ багтаа задуулаад ингээд шүүмжлүүлж ингэсээр байж байгаад за би энийг чадахгүй, би энийг хийж чадахгүй гэсэн тийм итгэлгүй болчтой. Тэгээ тэрнээсээ болоод одоо янз янзын одоо нийгэмд байр суурь эзэлж чадахгүй, өөртөө итгэлгүй. Ер нь одоо ингэсээр байж байгаадаас одоо эрчүүдийн хувьд жишээлбэл одоо эмэгтэйчүүдийн ч хувьд гэсэн одоо ингээ гэр бүлийн хүчирхэл янз янзын асуудлаас болоод тэгээ энэ асуудлыг шийдэж чадахгүй, архиугаад архиар тайлдаг ч юм уу ингээд янз янзын асуудал болдог. Тэгээ ер нь бол одоо хүмүүсийн хувьд ер нь бол одоо ингээ олон талын жишээ ингээ үзэж яхад одоо хамгийн хүнд хэцүү одоо хатуу үеиг үл энэ ойр дотныхаа хүмүүс найс нөхдөөсөө одоо аав ээжээсээ ч юм ингээл янз янзын хүмүүсээс авдаг. Тэгээ тэрнээсээ болоод одоо сэтгэл зүйн маш том шарх үүсдэг. Намайг их сургуулийн бид нар чинь нөгөө урлаг судал философи гэдэг ингээд төгсөж яхад бидний үед чинь одоо Зигмунд Фройд гэдэг одоо мундаг эрдэмтнийг ярьж ирсэн. Тэр хүн болохоор одоо хүний оюун санааны ухамсарыг ингээд судалж үзээд гадаад ухамсар, дотоод ухамсар гэж одоо хуваасан. Гадаад ухамсар бол ойлгомжтой шүү дээ. Нөгөө хүн нийгэмд биеэ яаж авах тухай бол одоо өөрийгөө хянжээдэг. Дотоод ухамсар гэдэг бол тэр хүний дотоод одоо хэн хүнд юмээ нээж чаддгүй тийм одоо их хүнд хэцүү зүйлүүд бол байдаг. Тархин дотроо нууж явдаг тийм зүйлүүд л байдаг. Тэгээ сүүлийн үед бол яасан бэ гэхээр ерөнхийдөө 18 дугаар зуун буюу 1700-аад оны сүүл үеэр за 19 дугаар зууны их үеэр одоо хүний одоо юм сэтгэл зүйн одоо хүнд трам янз янзын асуудлуудыг гипнозын аргаар шийдэж болох юм байна. Гипноз гэдэг бол одоо хипно буюу одоо унтах гэсэн тайвширх гэсэн утгатай үг юм байна л да. Ер нь Австри, Германы эрдэмтэд бол анх онлын хувьд нээж агаад тэгээ сүүлдээ бол одоо дэлхийд дахинд барууны сэтгэл зүйчид
мөн одоо хуучны одоо зөвлөх одоо холбоот улс үе Оросын сэтгэл зүйчнэр одоо сэтгэл зүйн одоо гипнозоор одоо хүний эмчилгээг хийж болох юм байна. Мөн одоо янз янзын одоо гэмт хэрэгтнүүдийг гипнозод оруулж ич мөн одоо хохирогч нарыг гипнозод оруулаад одоо тэр гэмт хэргийн одоо мартагдсан тархинд одоо мартсан зүйлүүдийг эргэж яаж сэргээх вэ гэдэг одоо олон талын зүйлүүдийг бол хийж исэн. Сүүлийн үед бол шинжлэх ухааны төвшөнд хөгжиж бол нэлээд өндөр төвшөнд бол орцсон одоо ийм зүйлүүд бол байж байгаа. За та бүхний одоо мэддэг Wolfgang Messin гэж хүн байдаг шүү дээ. Одоо Польшийн одоо мундаг сэтгэл зүйч одоо тийм гоц авьяастай хүн. Wolfgang Messin-гийн тухай би бас үзэж байхад тэр нутгийн бас нэг хөгшин хүн толгой дотор нь одоо ингээд шувуу тагтаанууд орж ирээд ингээд үүрлчихэд байна гэдэг. Тэгээд одоо тэр Мессинг дээр сэтгэл судлаач нар дээр ирэхэд нэрээ таны тархин дотор бол нэг 3 том тагтаа байна. Бас хэдэн жижигхэн тагтаанууд байна гэдэг. Ер нь одоо ингээд бэлдсэн тагтааныхаа үдсүүдийг гаргаж үзүүлээд таны толгойноос авлаа. 3 тагтаа байсныг нь одоо буудаж аллаа гэдэг. Ингээд ерөнхийдөө нөгөө хүнийг итгүүлээд тэгээд сүулдэ нөгөө хүмүүс маань би нэр үнэхээр сайхан боллоо гэд ингээд итгэжсэн одоо тийм түүх бол байдаг. Манайхны хувьд бол яаж юм гэхээр одоо ингээд сэтгэл зүйн янз янзын эмчилгээнүүд, гипнозын эмчилгээнүүд бол одоо сүүлийн үед бол нэлээд бол эрчимтэй хөгжиж байгаа. Одоо миний одоо сонссноор бол одоо 2026 оноос өмнө одоо 20 оноос хойш гэдэг чинь 6 жилийн хугацаанд одоо Pfizer актем гэж одоо сэтгэл зүйн гипнозын эмчилгээний нөхдүүд бол нийт одоо 8000 орчим хүнийг бол гипнозын эмчилгээгээр эмчилж идгээсэн. Одоо тийм түүх бол байдгийн байна. Гипноз талдаа бол одоо хамгийн сайн гэх юм бол одоо Оросууд зөвлөх холбоот улс гэж хуучин байсан. За одоо барууны Америкийн одоо сэтгэл судлалын актемийн ингээд нөхдүүд гэхэд бол ингээд 70 ухамсараар одоо эмчилж хүний хүүхэд насны одоо бага залуу байх үеийн янз янзын траумуудыг арилгадаг одоо ийм зүйлүүд бол байдгийн байна. Тэгээ бидний хувьд бол одоо ингээд бас мөнгөний траум гэж байдаг гинэ. Ингээд мөнгөгүй байжгаад нэг хэдэн төгрөг олонгууд тэр мөнгө ерөөсөл 7 хоногийн дотор 3 хоногийн дотор алга болчдөг. Зарим хүмүүс болохоор би энийг чадахгүй дээ гэдэг ингэдэг. Зарим хүн болохоор одоо янз янзын зүйлүүд бол байдаг гэж байна. Одоо аялаад ингээд 10 сая төгрөг ч юм уу 7-8 сая төгрөгөөр ингээд зардал гарлаа гэх тэрнээс нь хайгаад зааж маш их зардал гарах юм биш үү. Тэрний оронд ерөөсөө би нэг ийм аваад ийм брэнд авчиг гэдэг ч юм ингээ өөрөөсөө харамлдаг. Нөгөө шин жимс идэж чадахгүй хуучнаа түүж идсээр байж байгаад нөгөө сар одоо дандаа муутцсан алим идээд одоо өөрийгөө хорлдог гэдэг шиг ийм сэтгэл зүйн траум байдаг. Тэгэхээр ерөнхийдөө энэ траумаас одоо гарахын тулд яах вэ гэхээр онлайнаар одоо бас ингээд мундаг сэтгэл зүйч эмч нартай уулзаад одоо яагаад онлайнаар гэхээр тэр хүний хувийн нууц юм чинь өөрийнхөө бас ингээд ямар зүйл тохиолж ийн гэдгийг ингэж одоо үздэг юм байна. Одоо шууд одоо хүн ингээд сэтгэл зүйн эмчилгээ авах гад хүнтэй ингээд уулзахаар за таны хувьд одоо таны үндсэн нөхцөл байдал ийм байгаа юм чинь одоо энэ доктортой уулзъя, энэ гипнозын эмчилгээг хийлгээгээд ингээд янз янзын салбар руу одоо ингээд ажилласан тэр нөхдүүд дээр ингэж одоо онлайн эмчилгээг ингэж хийлгээд ингээд явхаар хүн бол одоо өөрийнхөө сэтгэл дотор байдаг тийм одоо төгжээнүүд янз янзын одоо тэр гутрал цөхрөл янз янзын зүйлүүдийг бол одоо тайлдаг одоо ийм бат зүйлүүд бол байж байна. Одоо би та бүхэндээ бас юу санал болгох чинь гэхээр одоо 2020 оноос бас үйл ажиллагаа эхэлж ирсэн одоо Pfizer гэдэг актем одоо сүүлдээ бас нөгөө юуныхаа нэрээ ингээд гоё Pfizer гэхээс илүүгээр одоо монголчуудаа их илүү ойлгомжтой өгөх гэдэг одоо сэтгэл зүйн одоо тийм эмчилгээний тийм юу хийцэн байж байгаа. Одоо пэйж нээсэн байж байгаа. Би пэйж одоо ингээд лайваа дуусаад доор нэг меншнтэй тавина. Та нар бас тэр Pfizer актем руу хандаад бас сэтгэл зүйн талаар зөвлөгөө аваарай. Бас Монголын бас сэтгэл зүйч мөн одоо Оросын одоо хоёр эрдэмтэн гэдэг ингээ хэд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй тийм зөвлөгөө өгдөг юм байна. Бас одоо манай бас ганц хоёр таньдаг найз нөхдүүд бас гавалзахаа та бас нэг ингээд философи урлаг судал төгссөн юм чи яг энэ талаас нь бас ингээд хүмүүс тайлбарлаж өгөөрэй гэд хүссний дагуу би өнөөдөр бас та нартай бас нэг ийм зүйлийг бол хэлж байна. Тэгээд энэ дээр бол маш их сонь зүйлүүдийг би бол үзэж сонсч байсан л та. Одоо Sigmund Freud-ийн одоо хичээл дээр одоо
ямар зүйлүүд болж ингэхээр зүүдний тайлал буюу дотоод ухамсар гэж асар том одоо сэтгэл зүйн ном бичсэн байдаг. Тэн дээр бол нэг багада одоо ингээд хойд эцэгтэй байнга зодуулдаг ингээд дарамжлуулж өссөн одоо хүүхэд бол ингээд ийм пабитай болцсон. Тэр ямар паби гэхээр ингээд адуу өхөр ингээд том бод мал ингээд шээгээд янз янзын ус шоржлох чимээд болохоор ингээд бүр ингээд айдаг, биеийн салгнадаг. Тэгээ яагаад тийм байсан бэ гэсэн нөгөө хойд эцэг нь орж ирээд ингээд бие засаад ингээд маш хүчтэй шээдэг ч юм уу. Тэгээ дараа нь тэр жоох хүүхдийг багаас нэгдэг ташуурдаж их зоддог байсан учраас тэн дээр одоо нөгөө Павловын 1-р систем 1-р дохионы хэл гэдэг шиг яг тэр нэг муухай юм одоо трам тархинд нь үүсээд тэгээ дээр үеэс бол одоо Австри Германы эрдэмтэд бол ерөн судлаад энэ гипноз гэдэг эмчилгээгээр бол одоо хүний хүүхдийг ялангуяа бага наснд болцсон шарахыг эмчилж болох юм байна гэж үздсэн. Хүүхд ч эхлэлгүй одоо насан турш усж гисэн ялангуяа эрчүүд ингээ янз янзын эмгтээчүүд ингээ сэтгэл санааны готрол ингээд энэ шарахаа эмчлэхгүй явсаар байж байгаа архинд ордог. Ер нь архинд орно гэдэг чинь өөрөө бас архинд дуртай даар орохоос гадна сэтгэл зүйн бас хүнд одоо тийм асуудал тэрийг даван туулахын тулд одоо хүн чинь нэг арх ууж яана гэдэг чинь тархийг бол одоо тухайн үедээ хуурч одоо тэр нэг одоо гоё допамин ялгараад одоо төр зур жаргалтай болж тэр нэг өөрийгөө тэрж тайвшруулдаг нэг тийм зүйлийг бол хийгээд идэг. Тэгэхээр энэ бол тархийг бол ингээд байнга архиар одоо юу гэж вэ? Дуу маш сул байна. Юу ч сонсогддоггүй гэж байна. Маш их одоо ийм байдаг учраас ер нь бол одоо тэр тархиныхаа одоо төвжээг тайлж одоо энэ далд ухамсар буюу энэ доторх байгаа зүйлийг одоо эмчилүүлж одоо эрүүл болохын тулд одоо сэтгэл зүйн одоо эрүүл мэнд гэдэг бол одоо маш чухал байд юм байна. Тэгээд сэтгэл зүйн эрүүл мэндээ маш одоо эрүүл байлгахын тулд юу хийх ёстой вэ гэхээр бид нэг ямиг хоошин тавиад идэх тийм ээ. Одоо манайхан чинь тэгдэг штэ нөгөө монгол хүн нас сурахаас сарын өмнө ирдэг. Герман хүн бол 5 жилийн өмнө ирдэг гэж одоо хэлдэг штэ. Одоо ингээд тийм онгой байдаг. Яг тэрнтэй адилхан бид нар бол одоо ялангуяа эрчүүд янз янзын одоо эмгтээчүүд ингээ хүмүүс заавал одоо сэтгэл санааны асуудлыг ингээд болгоно өөрөө болгоно гэж ингээ арх ууж янз янзын буруу зуршлаар одоо идгэх биш. Энийг сэтгэл зүйн эмч нарт одоо хандаж бас энийг бас яаж явах ёстой шүү. Одоо эмчлүүлж явах ёстой. Энэ талаасаа бас зөвлөгөө авч явах ёстой. Бид нар ч одоо ингээд нүд өвдлөө, шүд өвдлөө ингээл одоо элэг гэж дотор зүрх өдлөх гэд бид нар өөрсдөө бол эмчид үзүүлчдэг мөртлөө сэтгэл зүйн юмыг бол ер нь эмчид бол манайхан чи барагттай бол одоо энэ зовлонгоо ярихгүй энийг нь одоо ингэж тайлдаггүй бас нэг ийм дутагдал байдаг. Тийм учраас манайхан бол яг энэ тал дээр бол сайн бодож одоо яг энэ одоо сэтгэл зүйн эмчилгээ буюу гипноз эмчилгээгээр одоо өөрсдийнхөө одоо энэ эмч нарт мэрэгжлийн хүмүүс одоо хандаарай гэж одоо би та нарт одоо зөвлөх нь байна. Тэгээд ер нь бол одоо сүүлийн үед чинь манайхан чинь ингээд амиа оролтоор одоо ингээд ирчүүд янз янзын тал дээр одоо ингээд их өндөр болчлоо шүү дээ. Тэгэхээр одоо монголчуудын хувьд одоо 3.5 сая хүн амтай ийм одоо бага хүнтэй байж бид нар чинь одоо биеийнхээ эрүүл мэндийг бодохгүй ингээд эрүүл мэндийг бодохын тулд ингээд сэтгэл зүй гэдэг юм чинь бид нар өөрсдөө гипноз гэдэг юмыг өөрсдөө хайчаад байдаг учраас энэгээр заавал эмчлүүлэх ёстой шүү. Тэгээд гипнозоор эмчлүүлэх юм бас нэг давуу талууд юу байна гэхээр янз янзын одоо хүний тархит толгой дотор байж байгаа нь элдэмөө бодлууд, шархуудыг одоо бид нар чинь ингээд нэг гараа зүсээд идэлээд ингээд шархалчхад эмчтэд ингээд үзүүлээд шархаад цэвэрлүүлээд идгээд штэ. Яг тэрэн шиг бидний тархин дотор бол маш олон ийм шарах одоо олон одоо юунууд бол байдаг, траумууд байж байгаа. Тэгэхээр энийг бол одоо мэрэгжлийн сэтгэл зүйч нартай уулзаж эмчлүүлэх хэрэгтэй. Дээрээс нь тэр одоо Оросын мундаг одоо тэр одоо гипнозонд оруулж одоо хүнийг эмчилж байгаа тэр одоо олон нөхдүүдтэй одоо зөв холбож өгж байгаа. Тэр одоо манай Пайс актем гэж байж байгаа. Одоо би нэрийн одоо энэ доор юу комментэр меншинд тавина. Тэгэхээр тэр одоо мэрэгжлийн боловсон хүчин энэ мэрэгжлийн усад та нар хандаараа тэгээ эрүүл мэндээ сайхан бодож байгаараа гэдгийг бас хэлье. Тэгээд миний хувьд бол бас манай олон
хэд хэдэн найз нар бас одоо бас энэ актемараас үзүүлж исэн эрүүл мэндийн сэтгцэн эрүүл мэндийн янз янзын гипнозоор явж исэн дэ намайг бас одоо энэ удаа бас өсөлт гаргаад та энэ талаас нас нэг эвтэйхэн гоё тайлбарлаж өгөөч гэж одоо хүссний даваа би бас энэ бол бас 21-р зуунд одоо гарч ирж байгаа ингэсэндээ эрчүүдийн хүмүүсийн сэтгэл судлал сэтгэл зүйн одоо эмчилгээний бас нэг том фактор хүчин зүйл шүү. Ялангуяа одоо нөгөө хүн биеэ эмчлүүлээд байдаг чинь сэтгэл зүй гэдэг юм эмчлэхгүй орхид гэдэг чинь хамгийн том буруу байдаг. Ер нь манай алдартай эмчнэрийн үг байдаг штэ. Хамгийн сайн эмч гэдэг бол хүнийг бол эмээр эмчилдэг юм аа. Хүнийг бол одоо үгээр эмчилдэг. Үгээр хүнийг алж болдог, үгээр хүнийг амьдруулж болдог гэдэгтэй адилхан. Ер нь хүний сэтгэл зүйг эмчилнэ гэдэг бол одоо хүний биеийг эмчлэх юм бол одоо бараг 70-80% байдаг гэж одоо ингэж хэлдэг. Тиймээс та бүхэн одоо сэтгэл зүйн одоо энэ Pfizer актемиг та нар бас хандаад үзээрэй. Та нарт одоо зөвлөж байна. Одоо монголчууд маань одоо эрүүл одоо сайн сайхан байх болтугай. Юуны төрөнд сэтгэл зүгээ бас анхаараарай гэж одоо та бүхэндээ зөвлөж байна. Би одоо ингээд лайваа дуусгаад та нартай доотлолт нь комментээр одоо ингээд тавих гэж байна. Тэгээ та нарт бас миний ярьсан энэ лайв маань таалагдсан бол одоо өөрсдийнхөө бас одоо үзэл бодол санаагаа бичээрэй. Мөн одоо бас хүмүүс цаахан түгээгээд шеэрлэд өгөөрэй гэж хүсэж байна. За баярлалаа та бүхэндээ.